GeoGebra ашиглан цуглуулагч линзэн дээр дүрсний байгуулалтыг хийя. За тэгвэл устгачи. За дэглээд линзээ зарна. Линзээ өөртөө тааруулаад гоёор бүр зурчих болно. Татгаад манай линз зурчлаа. За одоо линзээ яах вэ гэхээр энэ үсгүүдийг арилгачээ. Энэ цэг дээрээ дараад болиулаад за ингээд энийг бас багасгаад үсгийг болиулаад за тэгэхээр би фокусын цэгийг 3-аар авчий. За энд манай фокусын цэг байлна. За энийг ip тэмдэглэжий. За 2 ip нь бол энэ 6 дээр байрлана. За тэгээд одоо дүрсээ за 2 см өндөртэй дүрс байгуулъя. За дүрсийнхээ энд ингээд цэглэжээ. За тэгэхээр энэ цэг маань хөдөлж байгаа шүү дээ. Дүрсийг хөдлөх цэг энэ татгаж байгаа. За тэхийн тулд яг хөглөөр перпендикулаар хөдлө. Перпендикулар лайн перпендикулар. За энийг сонгоод за цэгийг сонгоод нийт тасч. За дахиад цэгийг сонгоод доош нь тарч. Биш шүү. Ингүүл буруу болно. За перпендикулар цэгийг сонголоо. За тэгээд доош аваа. За ингэчгээр явах уу гэхээр манай энэ маань хөдлөнгүүт энэ хоёр шолом дээр нь хийсэн битэд хамт хөдлөн гэсэн үг. За тэгэхээр би одоо хөдөлгөх битээ векторээр авчий. За эндээс хар ингээ авчиж. За тэгэхээр одоо яах вэ гэхээр энэ цэгийг би хөдлөнгүүт энэ наттай хамтаага хөдлөн гэсэн үг. За одоо ийшээгээ линз рүү туссан цацраг авна. За дахиад векторээрээ зурчий. За тэгээд энэ цацрагныхаа өнгийг сольжиж болно. За шар өнгөрөж. Хандахгүй байна. За тэгээд энэ линзээр дэвтэрсэн цацраг фокусынхаа цэгийг дайрнаа. Тэгээд туурахтаа фокусын цэг рүү. За манай фокусын цэг бол 3 см байна. За энэ лайныг. За энэ дээр дараад 3 см дайрна гэсэн үг. За энэ л. За энэ мөн үсгийн хэдүүлээ солиод ip болгоно гэсэн фокусын цэг. За энэ атлан болгоно. Тэгээд гिचээр бицэг нэг гэж. За ip. За фокусын цэг барьчлаа. За дараагийн цэцрийг яах вэ гэхээр энэ линзний гол төвийн дээр. За төвийн дээрсэн цацраг хугарахгүй чигээр явна гэж үзээд. За эндээс ялаа. За яг энэ төв дээр барьж. За тэгээд одоо энд манай
огтлсон цаг дээр дүрс нь үсэж байгаа. За дүрсээ бас сумаар авчи. За сумаар авахын тулд перпендикуляр лайн айн энэ маань дүрс маань бас хөдөлж авах учраас. За тэгэхэд энэ огтлсон цаг дээр нэг цэг хатгаад тэгээ энэ цэг маань перпендикуляр хөдөлгөөн юм. За ийшээ. За ингэж. За одоо энэ дээр болохоор нөгөө дүрсээ байрлуулж байна. За ингийн манай линзэн дээр дүрс байгуулж бэлэн болж байгаа. 2 EP-с холдох юм бол би дүрж жижиг хэрэг шүү дээ. За EP-с татгаш авах юм бол дүрс нь ардаа гарч ирэх шүү дээ. За ингэ шалгачлаа одоо. Энэ зарим зүйлүүдийг алга болгоно. За энэ перпендикуляруудаа байхгүй болгохын тулд яг уу гэхэлэр энэ болж байна. За энийг хэлээ. Тэгээд дараа 3 цаг дээр дараа зэтгэнслэг ороод энэ авч чинь. Энэ дээр бас адилхан энэ аваад өөр хаана дүрснийхаа нэрийг авчин. За энийг бас авчин. За тэгээд энэ дүрсний маань BT-ийн болиулаад за энийг бас болиулаад за энэ цацрагуудаа өнгөр будчихъя энийг өнгөр энийг бас за нэг чарангуурч юм. За ингээ будчих. За ингээ бид нэр ингэдэ. За 2 EP-тэй тэмдэглээд өгчээ. За энийг 2 EP-с холдууч. 2 EP маань 6 дээр байрлана. За нөгөө талдаа ч гэсэн адилхан 6 дээр байрлах хэрэгтэй тийм ээ. За энэ дээр 6 дээр хатгаад за ингэж. За тэгээд нэршлийн өгнө. 3 зэгтээ татна. За энэ дээр өгч. EP. За тэгээд 2 EP. 2-ын тагийг ард нь бичиж шүтгэхгүй бол бүрдэл бич болтгоо. За 2 EP. За яг 2 EP дээр байх юм бол биеийн дүрс яг адилхан хэмжээтэй үснэ. 2 EP болон EP хооронд байх юм бол томорсон дүрс үснэ. За EP-с татгаш орох юм бол жижиг томорсон хуурмаг дүрс үсэж байгаа. Яг EP дээр болохоор богсон цэг дээр болохоор параллел